нэгнээ дэмжиж хамтдаа өсөж хөгждөг, өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид гэргийн түүхээр аялдаг байгаа. Тэгээд цаамуудаа дахин өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5, 84.5 сувг дээр гэрэлтэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа гэрэлтгэхээр манай бүсгүүчүүд маань. За тэгээд бүсгүүчүүдийн маань хайртай эр нөхрүүд, нүр хүүхдүүд нь хамтдаа байгаарэ гэж бас хүсгээр байна. За өнөөдрийн гэрэлтэн нэвтрүүлгийг мянгуулаа үзэж, 2000-уулаа шеэрлэж, 5000-уулаа комент бичнэ гэдэгчлэн бас хамтдаа байх яг энэ цаг байгаа шүү манайхан. Хоцролгүй ороод ирээрээ. Гэрэлтэн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар бол гэргийн түүхээр. Үнэхээр тэр гэрэлтсэн гэргийн нарын түүхийг хамтдаа бас хуваалцаж, хамтдаа сонсож, ажиглаж өөрөө өөрсдийнхөө тэр гэрэлтсэн гэргийн түүхийг бүгдээрээ бүтээдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг гэргийн түүхээрээ хамт байгаарэ гэж сонсогчтойгоо уриалмаар байна. За тэгээ мэдээж бас яг эмэгтэйчүүд байдаг группүүд рүүгээ сайхан шеэрлэж өгөөрэй. Шеэр үйлчилгээ гэдэг шиг тий. Шеэрлэж өгөөд гэргийн түүхээр бас хамтдаа аялье. Өнөөдөр бас гэрэлтэмд маань маш одоо гайхалтай захиа ирсэн байгаа. Тэр ямар захиа вэ гэх юм бол амьдралаа аварч үлдсэн эмэгтэй захиа тий. Тэгээд амьдралыг бас ер нь ганцаараа аварч үлддэггүй л дээ. Тэгээд эмэгтэй хүн л битсэн болохоос ш энэ захиаг ингээд хэрвээ ингээд ухаж ойлгох юм бол эхнэр нөхөр хоёр хамтдаа хичээсэн захиа байгаа. Тэгээд энэ захиаг хоёлоо хүргэж эхлэе тийм ээ. За тэгээ. За тэгвэл аяа жоохон сойлноо. За тэгээ аяа солон. Загтал унших аян дээр тавьчихад тэгээд манайхан яг энэ цаг мөчид бас нэвтрүүлгийг шеэрлээд өгөөрэй. Тэгээд загтлаа бүгдээрээ хүлээн сонсъё. Яг загтал унших гэсэн чинь шүлсээ буруу залгичлаа. За хүргэн. Сайн байна уу гэрэлтэм нэвтрүүлгийнхэн минь. Би өнөөдөр бусад гэргийн нарт урам зориг өгч магадгүй бидний шиг амьдралын одоо олон мухардалд орчихсан суугаа нэгэнд ч гэсэн тус болох байхаа гэж бодоод энэ загтлыг бичиж байна. Хэдэн жилийн өмнө манай гэр бүл салалтын ирмэг дээр ирчихсэн өдөр бүр хэрүүл уруултай бие биенээ харахаас ч дургу хүрдэг тийм хүнд хэцүү харилцаатай үеуд байсан юм а. Яг тэр үед бид хоёр хоёулаа сууж байгаад хоёулаа хайрлаж суусан юм чинь ингэж амархан бууж өгөхгүй шүү. Амьдралаа аварч үлдэхийн тулд өөрсдийгөө өөрчлөе. Хамтдаа хичээе гэдэг тэр шийдэл төрсөн юм а. Тэгээд бид амьдралдаа олон өөрчлөлтүүдийг баг багаар хийж эхэлсэн. Маш их хичээсэн. Хамгийн түрүүнд бид бие биендээ нэгнийгээ амьдралынхаа нэгдүгээрт тавихад суралцаж эхэлсэн. Өмнө нь ажил, найз нөхөд, хамаатан сайдан аав ээж тэр бүхэл хүүхдүүдээ нөхрийнхөө өмнө тавьчихдаг байснаа миний хувьд ухаарсан. Тэгэл би биенээ өдөр бүр номер 1 гэж хардаг болоход суралцаж үлээ. Бүх зүйлийг хоорондоо ярилцаж шийддэг болсон. Орой орондоо өглөө машиндаа ч хамаагүй хамт ярих цагийг заавал гаргаж тэр үедээ уур хуцааргүйгээр бие биенээ шүүмжлэхгүйгээр сонсоход суралцаж эхэлсэн. Юм худалдаж авсан ч бай, хин нэгний гэртээ урьсан ч бай, үргэлж хамтдаа шийдвэрийг гаргадаг болсон доо. Биеэр болон сэтгэлээрээ илүү ойр байхыг хичээсэн. Оройдоо зүгээр л 5 минут бие биенээ чанга тэврээд унтахад л өдрийн хамаг стресс тайлагддаг юм билээ. Би холдохоор сэтгэл холдноо гэдгийг яс махандаа тул ойлгосон үе байсан. Найзуудын хүрээллээ бас өөрчилсөн. Манай гэр бүлд сөрөг, эрч хүч өгдөг хүмүүсээс холдож, гэр бүлсэг, бие биенээ дэмждэг зөв хүмүүстэй л найзлах гэж хичээдэг болсон. Сонирхол өөрчгсөн үнэт зүйлээрээ бид нэгдэж чадсан юм а. Бид хоёр өөр хоббитай бас өөр кинонд дуртай л да. Гэхдээ амьдралын гол ихтгэл үнэмшил, үзэл бодлоо нэг болгож, хамтдаа ирээдүйдээ итгэж, хамтдаа залбирдаг болсон. Зөв хэрэлдэж, зөв маргалдаж сурсан. Ууртаа байхдаа хизээж асуудлыг яриха болсон. Уур гарсны дараа л суугаад ярилцдаг да. Хамгийн гол нь манай гэрт салалт гэдэг үг, салнаа гэдэг үг бүр мөсөн хоригдсан буюу устгагдсан гэсэн үг. Бид бие биенийхээ итгэлийг маш их хайрладаг болсон. Итгэл гэдэг нэг алдвал буцааж босоход маш хэцүү учраас анхнаасаа ханыхаа итгэлийг алдахгүй байхад хоёулаа маш их анхаардаг болсон даа. Би биенээ хайрын нүдээр харахыг хичээсэн, хааж шүүмжлэхийн оронд ханыхаа сайн талыг нь төрүүлж анзаарч, магтаж, урамшуулдаг болсон.
Хүнийг ямар нүдээр харна яг л тиймээр харагддаг шүү дээ. Би биенээ оновчтой хайрлаж сарсан. Нөхөрт минь хүндлэл, магтаал хамгийн чухал бол надад хайр, халамж илүү чухал гэдгийг ойлгоод би нөхрөө хүндлэхэд, нөхөр минь намайг хайрлахад өдөр бүр шинээр суралцсан. Хэрвээ би тэр үед өөрсдийгөө засаж өөрчилж чадаагүй бол өнөөдрийн энэ халуун дулаан гэр бүл минь байхгүй байх байлаа. Гэрлэлт гэдэг хизээд бэлэн аз жаргал бишээ. Харин хамтдаа хичээж бүтээдэг зүйл юм билээ. Баярлаа гэсэн загтал ирсэн байна. Вау, ямар гоё загтал вэ, тий? Үнэхээр бүх асуудлуудынхаа ард гарчаад бас энийг ингээ гоё баяр хөөртэйгээр ийм загтал бичээ суuna гэдэг бол энэ амьдралаас авч болох хамгийн том ёроол, хамгийн том тансаглал аха. Үнэхээр энэ загтлын эзэн бүсгүүд бол ямар мундаг юм бэ гэж бүр алга ташиж баяр хөөргөөр ирсэн, тий? Сонсогч үзэгч тааж гисэн бас яг энэ мэд загтлын түүхүүдийг сонсъё гэвэл бас олон хүнд сонсгож асуудлаа ингэж туулж болдгийм байна гэдгийг бас яг тий хүргий гэвэл яг одоо нэвтрүүлгийг мань сайхан хуваалцаж өгөөрэй, шеэр хийж өгөөрэй. Яагаад бид нар гэрэл гээгээтэй сайхан болгоныг тэ нүүр хуудсандаа шеэрлэж болохгүй гэж элдв янзын зарлуу шеэрлэж болохгүй гэж бид нар тийм мөнгуугаагүй данс тавиагүй харин энэ бол амьдралын өөрчлөлт тэр яланд илсэн хүмүүсийн гайхамшигтай түүх ба шүү дээ тэ. Тэгэхээр бүгдээ хамтдаа бас шеэрлэе. Тэгээд яг ийм асуудалтай байгаа хүмүүсийг дуудъя. Тэгээд асуудлыг бас ингэж даван туулж болдгийм байна гэдгийг өнөөдрийн гэрэлтэм дээр зоригтойгоор бүгдээ баяр хөөртэйгээр бас тунхаглая гэж уриалж байна. Яг үнэ. За манайхан шеэр. За тэгээд мэдээж зөрөх тэгээ хайртай хүмүүсээ меншн тэднэрт зориулсан гоё үгсийг бас бичээ тийм ээ. За тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань пүрэв гарагт гэргийн түүхээр одоо хүрсээрэн байгаа тэгээ гэргийн түүхээ та бичээж те загтал байдлаар илгээж за магадгүй энэ амьдралын асуудлуудыг би ингэж давж туулсан ингэж те хичээсээ хамтдаа ингэж те явж байгаа гэдэг энэ эмэгтэй загтал гэж үгээр хэлээгүй те гэргийн загтал байгаа. Тэгэхээр гэргээ та загтлаа эрүүлээрэ гэж урьж байна. Гэр бүл судлаач, инх цолмон, сэтгэл судлаач, баясгалан гэсэн одоо пэйж хуудсууд байгаа. Тэгээд тийшээ шууд одоо бид нар руу те чат хэсгээр эрүүлчих болно шүү. За тэгээд энэ загтлаас ингээд задлаад харах юм бол маш гоё зүйл хамгийн ихэнд явж ирсэн. Юу вэ гэх юм бол те тэр хоёр асуудлууд тулгарсан. Бүр ингээд би биенээ харахаас дургу хүрсэн те. Тэгэл ингээд би биенийхээ өөтөө сэвтэй талыг хардаг байсан. Тэгтээ би тэр нэг шийдвэрийг гаргасан. Анх хоёулаа би биенээ хайрлаж, дурлаад, тэгээ үнэхээр одоо хамгийн гоё зүйлүүдийг нь хараад, тэ хамтдаа амьдрья гэдэг шийдвэрийг гаргаад гэр бүл болсон шүү дээ. Тэгэхээр хоёулаа энд бууж өгч болохгүй гэдэг, тэ маш гоё хэсэг байгаадсан. Бууж өгч болохгүй, тийм учраас хоёулаа хамтдаа хичээгээд үзье. Оролдоод үзье. Анх би биенээ харж исэн харцаар, анх биенээ үнэлдэг байсан тэр үнлэмжээр, анх би биендээ хилдэг байсан тэр үгээр те амьдрах гад үзье гэдэг тэр шийдвэрийг хамт гаргасан бүр надад бол үнэхээр бүр өстө вау гэд бүр халуун баяр хүргэмээр санагдаж байгаа байхгүй. Тэгээд тэнд зүгээр ингээд юу гэдгийг хин нэг нь хичээсэн биш. Хамтдаа ингээд оролцсон, маш их хичээсэн гэсэн байсан тий. Тэгсэн байсан. Энэ хэсэг байсан шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд харахаар зэрэг нөгөө аз жаргалтай хосын одоо талаарх юм судалгаа байт юм байл те. Хамтдаа гэдэг үг ноёрхдаг. Хамтдаа альвэ зүйлийг хийдэг, хамтдаа гонигилдэг, хамтдаа ярилцдаг, хамтдаа шийдвэрлэдэг, бүх зүйлийг хамтдаа хийдэг энэ байдал нь эргээд хосуудыг ингээд аз жаргалтай болгодгоо гэж те. Тэгэхээр зэрэг хоёлаа ингээд энэ зүйлийг ярилцъя гэдэг шийдвэрийг гаргана гэдэг чинь маш том алхам байгаа тоххой те. Яаж ингэж гоё бас энийг урайлхан хүлээж авч за яг энийг оролдоод үзье гэдэг юм боломж бас байна вэ тий. Тэгэхээр хамт энэ зүйлсүүдийг бас хүлээн зөвшөөрч хийсэн гэдэг нь үнэхээр бас гайхалтай юм. Тэгээ хамтдаа хийгээд тэгээ хамтдаа хийхдээ нэг юм зүйлийг бас ингээд дахиад энэ дотор багтаацсан байгаад юу байсан бэ гэх юм бол тий бит хоёр одоо эхнэр нөхөр гэдэг үүднээс одоо хоёр биенийгээ номер 1-т тавьдаг болсон гэж тий. Тэгээд эмэгтэйчүүдийн гаргадаг бүр маш том бол да. Тэгээд маш олон хүмүүсийн гаргадаг л да. Хүүхдээ номер 1-т болгочтой тий. Хүүхэд минь эн чинь ингээл би л хайрлахгүй болохгүй штэ. Чи яах вэ? Хоёрдугаар тэгээ тий. Гэтэл яг ингээд амьдралын дүрм журмаар амьдралын яг хатуу үннээр хэлэх юм бол хизээд эхнэр эсвэл таны нөхөр номер 1-т байж ижил тэр үр хүүхдүүд одоо тий бий болж байгаа үр хүүхдүүдийг хамтдаа өсгөх үүрэг хариуцлагыг үүрж байгаа үр хүүхдүүдтэй ч гэсэн би чамайг хайрлаж байгаа шүү тий чи минь надад эрхэм шүү гэдэг тэр үйлдэл харц тэр үг
одоо үр хүүхдүүдэд ч гэсэн эхнэр нөхөр хоёрын аав ээжийн тэр зүйл ерөөсөө л амьдралынхаа зүгээр алтан сургаал тий амьдралынх нь их сургууль байгаад идэг штэ тий. Тэгэхээр энийг бол ерөөсөө хос хоёрын хувьд бүр гайхалтай сайн хийж чадчихжээ. Өмнө нь бол би тий хүүхдээ нэг тавьдаг байсан, ах トゥ хамаатан саднаа, найз нөхдөө, ажил төрлөө хамт олноо нэг тавьдаг байсан бол чамааг би нэг тавьж байна гэдэг тэр мэдрэмж бол сэтгэл судлалын хувьд ингээд тайлбарлах юм бол анхдагч холбоо буюу тий гэр бүлийн тэр хамгийн чухал цөм харилцаа, аюулгүй харилцаа холбоог бий болгож идэг тийм орон зайг үүсгэж идэг гайхалтай зүйл байдаг. Тэгэхээр энд ингээ харахаар тий эхнэр нөхөр хоёрын хувьд л нэм чухал зүйл юм шиг харагдаж байгаа бол эргээд таны хүүхдийн амьдралд таны хүүхэд ирээдүйд гэр бүлтэй болоход хамгийн эрүүл, хамгийн тогтвортой зүйл энэ байд юм байна гэдгийг сурч авч яадаг гой зүйл байгаад идэг. Сонсогч та өнөөдөр амьдралтаа юуг номер 1-т тавьж байна вэ? Таны амьдрал өнөөдөр юу номер 1-т байна вэ гэдгийг бодоод үзээрэй. Цахим орчин уу? Эсвэл мөнгө үү? Эсвэл таны албан тушаал уу? Эсвэл таны ажлын байр суурь уу? Эсвэл эрх мэдэл үү? Эсвэл ямар нэгэн зориглоод эхлүүлсэн төсөл үү? Эсвэл таны бичиж байгаа ном уу? Эсвэл найз нөхдөө юу таны хувьд нэг байна вэ? Заримдаа буруу зүйл нь нэг номерт орохоор нэг номерт байх ёстой зүйл маань биднээс олон тэр зүйлсүүдийн хүч одоо тэр зүйлсүүдийг маань авч эхэлдэг. Тийм болохоор зэрэг өнөөдөр нэг номерт юу байна вэ гэдгийг бодож үзээсэй. Тэгээ ингээ харахаар хүмүүс гэр бүлийг нэг номерт тавина гэхээр бас жоохон юм зүрхэндээ эмзэглэж эхэлдэг л те. За угаасаа л байгаа штэ. Байдаг жоохон хайн ханддаг. Нэг номерт би жоохон өөрийгөө тавьмаар байна гэж боддог ч юм уу те. Гэтэл өөрийгөө тавих эсвэл одоо нэг номерт байх хэвээр тэр зүйлсүүдийг те түр ингээд мэдээж тэр чухал. Гэхдээ нэг номерт гэр бүлийнхаа харилцааг тавьчих юм бол энэ харилцаа таны нөгөө тавих гээд байгаа зүйлсийг тань бүр нэг номер битгий хэл бүр тэргүүн байранд тавьдаг. Тийм болохоор зэрэг гэр бүлийнхаа харилцааг 3, 4, 5 руу битгий оруулаарай. Тэгээ энийг нөгөө нэг мундаг эрхэм маань хэн блэ? Шилэн бөмбөлгөөр зөрсөн байдаг штэ. За бусад бөмбөлгүүд бол санхүү тий одоо ажилч гэдэг юм ингээ бөмбөлгүүд байгаад гэр бүл гэдэг маань шилэн бөмбөг. Би хэрвээ эдгээр бөмбөгүүдийг одоо тий ингэж жонглоортж байгаад эсвэл оролдож байгаад шилэн бөмбөгийг ахалах юм бол би дахиж олох боломжгүй. Тэгэхээр зэрэг танд хизээний олдсон хэрвээ нэг номерын тэр шилэн бөмбөлөг байгаа бол энийгээ битгий та хаан үзээрэй. Хаан чамаагүй битгий унгаагаарай. Энэ бол анхаарах ёстой бөмбөлөг гэсэн үг байхгүй юу? Тэр утгатай. Тэглээгээд мэдээж яадаг ажил хийхгүй, хүмүүстэй харилцахгүй, найзтайгаа уулзахгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй, хоббинд анхаарахгүй тий. Ингээ бүх зүйлийг шилэн бөмбөгөө хараа суугаад гэж байгаа биш. Шилэн бөмбөгөө зөрсгөлдөө тэгээд нөгөө бөмбөлгүүдээ оролдож болно тий. Нэг номер тавих гэдгийг бас айгу тийм хүн дээр хүлээж авдаг юм шиг. Эсвэл одоо юу гэдгийг нэг номерт байснараа би яах юм бэ гэж ингэж боддог юм шиг. Тэг ингээд янз бүрийн тохиолдолд байна л та. Тэгээд бодож үзээсэй. Таны хувьд өнөөдөр юу нэг номерт вэ? Нэг номерт байх ёстой зүйлийг нэг номерт нь тавихгүй болвол нэг номерын зөвлөчгүй те болох тохиолдол амьдралд ирдэг шүү. Өнөөдрийн цагтлын эзэн гэрэлтэм гэргийн маань өнөөдөр бол нэг номерт тэр тавих яг тэр сэтгэл зүйг бол барьж авч чадсан биз шүү дээ. Үнэхээр тэгж जैन. Тэгээд гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань эмэгтэйчүүд гэж ярьж байгаа хэдий ч гэсэн те үргэлж одоо хамт байдаг одоо нөгөө эсрэг хөөс буюу те хань нийжэл эр нөхрийнхэн талаар бас ярьж байдаг. Тэгээд дахин онцлмаар байгаа те яг гэрэлтмийг эхнээс нь сонсогч байгаа бол энэ загтал эхнэр нөхөр хоёрын хичээл зүтгэлийн үр шимээр ирсэн загтал байгаа шүү. Эхнэр л битсэн болохоос ш энд нөхөр үнэхээр сайн хамтдаа хичээж хамтдаа амьдралын төлөө явсан захиа байгаа шүү. Тэгээ тэр хоёрын хийсэн бас нэг гой зүйл нь юу байсан бэ гэдгсэн чинь за тэгээд эхлээд гэр бүл болсон. Энэ нэг 10 гаруй жилийн дараа болсон хүүхд гэд бичсэн байсан шүү дээ. Тэгээд яасан чинь эхлээд битээр ингээл хоёр биенийг аягүй хайрлаж ирсэн аа. Хайлгаа болоод хэрэлдээд маргалдаад өдөр болгон бүр хэрүүлтэй байсан гэ тий. Тэгээд харахаас ч дургу хүрээд ингээд байсан. Тэгээд тэр үед ингээд ийм шийдвэрт хүрээд хамтдаа тэр шийдвэр дээр бат цогсон үнэхээр гоё. Тэгээд сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бид нар удирдах болдог зүйл шүү дээ тий. Ам алдвал барьж болдоггүй. Агтаалдвал барьж болдог гэж ярьдаг тий. Хэрвээ та ам алдаал тий тэр дотроо бодож байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжээрээ үүсэж байгаа бүхэл зүйлийг л өстой пулматор шүршиж байгаа юм шиг л одоо хайртай хүн рүүгээр шүршээлэх юм бол тий тэгээд тэр ууртай бухимдалтай харахаас дургу хурж байгаа стол нэг юм өргөстэй нүдээр харж байгаа тий нүдэнд нь хог орсон юм шиг харж байгаа тийм үед бол энэ зүйлсийг хийх юм бол бид нар ингээл хэрүүл маргаан үргэлжил те нөгөө гал дээр тос нэмсэн юм шиг л ингээл ориглоод буцаалаад дүрлзээлэн тэгэхээр энэ хоёрын маань хувьд бид хоёр
зөв маргалдаж сурсан гэж байгаа тий. Зөв маргалдаж сурсан гэдэг. Энэ бүр үнэхээр гоё. Хүн ууртай үедээ тэр нэг дүрлцсэн үедээ өөрийгөө хамгаалах одоо сэтгэл зүйн хамгаалтын үед ороод ирсэн үедээ бол үргэлжлэн довтлогоо хийж идэг шүү дээ тий. Эсвэл дотгошоогоо дуугүй болж идэг ч гэдэм үү тий. Тэгээ дуугүй болоод нэг нэгнээ шийтгэж идэг тий. Дуугүй болсноороо тэр хүнийг шийтгэж जैन тэр хүнтэй ингээд би асуудлаа шийдэх гэдэг гэж ойлгодог бол ийм байгаад байна. Тэнгүүт энэ маань тархиныхаа физиологийн хувьд бол тий яг уурсан үедээ бид нар яриаг зогсоод сурах нь маш чухал байгаад байдаг тий. Тэгээд за би уурлаа. Логик сэтгэлгээгээр ингээд бодох юм бол би цаашаа зөндөө олон үг хэлчмээр байгаа. Дотор маань ингээд буцалж байгаа тий. Тэгвэл тэр үед би одоо би зогсох хэрэгтэй. Тэгжээч би зөв эрүүл ухаанаар бодоод зөв яг одоо маргалцсан ууралсан үедээ асуудал гарсан тэр асуудлуудаа бодох хэрэгтэй гэд зогсох хэрэгтэй байгаа тий. Тэнгүүт нөгөө тайм аут ав гэж ярьдаг тий. Одоо хөл бөмбөгөөр жишээлх юм бол одоо дэлхийн аварга үргэлжилж байна тий. Хөл бөмбөгөөр жишээлх юм бол 15 минут тайм аут буюу завсарлага авдаг шин. Тэрэн шиг одоо тий 20 минутын завсарлага авч сураарай гэдгийг бол сэтгэл судлаач нар үргэлж хэлдэг. Энэ үед уур намд нь асуудлыг бид нар бодтоор үннээр харж эхэлдэг. Одоо эхнэрээ хараалтай энэ намайг одоо ингэж бодлоо. Стана үргэлжил ингэж бодож идэг. Намайг хинч биш гэж боддог гэж бодож байгаа бол тий. Тэр үед бид нар чинь сая юунаас боллоо? Хүүхдээсээ олсон штэ гэдэг тэр эрүүл сэтгэлгээр хайчдаг гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн гэрэлтэм түүхийг бас яг та өөрийнхөө амьдрал дээр харьцуулаад үзээрэй. Танд өнөөдөр ингээд бас яг болгочихсон, ард нь гарчихсан ийм цагтлыг хосын харилцаанаас эсвэл гэр бүлийн харилцаанаас ингээд тий улбаалаад ингээд бичээрэй гэвэл танд тэр бичих түүх байгаа юу? Тэр зүйлсийг бодож үзээрэй. Тэгээд ялсан нэгний амьдралаас бид нарт бас ийм суралцах боломжтой байгаад байна. За, оновчтойгоор хайрлах буюу хайрын хэл гэдэг зүйлийг одоо тий гэргийн маань бол хэлсэн байгаа даа штэ. Нөхөрт минь хүндлэл надад халамж хэрэгтэй гэжээ. Энэ зүйлсүүдийг олж харсаа. Тэгээ нөхрөө хүндлэхгүй бол эхнэрийг хайрлаж халамжлахгүй бол яг тэр зүйлээ л өгүүлж эхэлнэ. Тэр зүйлээ л дутагдаж эхэлнэ. Тэгхийн бол яг л тэрийг нөгөө дутагдсан хүн чинь эргүүлээд тэрийгэ нөхөхийн тулд яг тэр хэмжээний бас ааш аврыг бол гарганаа. Тэгэд ингээд бүсгүүчүүдийг нөхрөөдөд олс ингээ хилдэг штэ. Хэрвээ одоо эхнэр тань ингээд уурлаад, үглээд, машинд дуу орсон юм шиг дахин тачигнаад байвал очоо зүгээр тэврээд аваарай тий. Ямар ч шалтгаангүйгээр ямар хөөрхө харагддсан бэ миний арчин гэд хилээд үз. Тэгээ эхэндээ бол цаашаа вэ. Ямар төвхтэй ингээ хилэн цаанаа ч ихсэн байгаа. Ингээд тэврээд зогсъё л тоо. Гоё штэ гэд ингээ хилээд үз. Тэгэхээр тэр эмхтэй аажимдаа нөгөө дуу ороод ингээ дуграад байгаа машин шиг те. Тэр машины дууг нь болоод ингээ засахын тулд асар их мөнгө хийж штэ. Задлаад те одоо яасан бэ? Юунд нь болохгүй байна гэх. Харин эхнэрүүд бол маш амархаа. Зүгээр л төвчээд хэдхэн секунд тэврэхэд л тэр дуу аанда алга болоод шууд тэр хайрлагдж байгаа мэдрэмжийг авах гэдэг. Тэр одоо тий тэр халамжийг гоё мэдрэх гээд тэгээд эхэлсэн эмэгтэй бол зүрхэн дотроо ингээ баярлаад тий нэрээ би чинь ингээ нөхөр маань тэрх үед бол тэрвэрлэн шүү дээ гэдгийг ингээ ойлгоод эхэлт. Тэгэхээр ийм үйлдэлтэй дадалтай байгаасай тий. За нөхрүүдийг яаж бас хүндлэлийг мэдрүүлж болох вэ? Алив зүйлд одоо тий миний ань чинь үнэхээр тийм юм дээр алдсан байж болно. Гэхдээ тэр алдаагийн дуртахгүйгээр хичээж байгаа шүү гэдгийг нь хэлээд ойлгуулад цайхан олынхоо дээжийг өглөөгээд нөгөө тостоо өгтэй юм бариад авах шүү. Хам чимхвэ гэж миний одоо өрхийн тэр хүн шүү дээ. Эхлээд чи аавыгаа дээшин суулгая тий. Миний ань юу гэж бодож байна? Миний анчиста тийм шүү дээ гэдэг зүйлсүүдийг сайхан хилээд магтаад илтэд төвлгээд ингээд ирэхээр эрэгтэй хүмүүсийн айгу дуртай байдаг. Гэх мэтчлийн бол ингээ хамгийн наазахын зүйлсүүд биш тий. Тэгвэл өнөөдөр та эхнэрээ хэр хайрлаж байна вэ? Өнөөдөр эхнэртэй та тэр хайрыг мэдрэх үйлдэлийг хэр хийсэн бэ? Нөхрөө хэр хүндэлж байна вэ? Тэр хүндэлж байгаа ойлголтыг та хэр төрүүлсэн бэ? Хэр санаа тавьсан бэ гэдгийг бас бүгдээрээ бодож үзье тий. Яг үнэн. Тэгээд нэг талдаа ингээ харахаар нэг гой хүрэлцэх гэдэг чи их гой зүйл байгаад байдаг тий. Гэр бүлийн одоо асуудын хувьд. Тэнгүүт нөхөрлөл гэрлэлт хоёрыг заагалж идэг бас нэг юм гой зүйл тий. Шугам энэ бол ерөөсөө хүрэлцэх бие махбодын дотн байдал байгаад байдаг штэ тий. Тэгээд нөгөө хүрэл дутагдах үед одоо юу гэдэг хүний сэтгэл хөдлөлийн хувьд хүн аажмаар холдож идэг. Сэтгэл хөдлөлийн хувьд хөндөрж идэг. Ийм онцлог байгаад байдаг. Тэнгүүт эн чин хүрэлцээ тэврэлдээд байгаа тэр хосын харилцаанд ярьж байгаа шүү тий. Энэ үед бидний тархинд
одоо окситоцин буюу тий аз жаргалын, хайрын, итгэлцлийн даавар ялгарч идэг байгаа. Хамгийн гоё нь тий энэ хүн надад хайртай юм байна тий энэ хүн надад хайртайгаа ингэж илэрхийлдэг юм байна гэдэг тэр мэдрэмжийг авч байгаа. За тэгээд нөгөө талдаа нөгөө эндорфин буюу тий стрессийг бууруулж идэг даавар бас ялгарч идэг. Тэгэл бид нар ч одоо ингээл нэг бөөн даавар дунд тий бөөн юм тархины юм зохицуулалт тунд амьдарч байгаа штэ үннийг хэлэхэд тий тэрийгээл өөрийнхөө яг энэ зүйлүүдийг л ингээд таньж мэдээд мэдэрчих юм бол хайртай хандаа энийг бас хилээд өгөх хэрэгтэй тий. Чиптерийн хувьд гэрлэлт ямар чухал вүлээ? Яг энэ үед намайг тэврээд өгвөл, надад сайхан үг хэлээд өгвөл, намайг гэр бүлийн альва асуудлын одоо зүйлд оролцоотой байлгаад өгвөл, миний хийж байгаа, бүтээж байгаа зүйлийг магтаад урамшуулад өгвөл би баяртай, жаргалтай энэ гэр бүлийн эр хүн эсвэл энэ гэр бүлийн гэргий гэдгээ мэдэрдэг шүү гэдгийг те хэлээд өгөх хэрэгтэй. Тэгээд энэ хоёр хосын маань хувьд яг энийг бас ингэж хичээж те оролдож бүр өөрсдийнхөө хайрын хэлийг хүртэл ингэж таньж мэдсэн байж тээ тий. Нөхөр маань магтаал, бахархал, тэр талархал гэдэг зүйлд хүндлүүлэх дуртай юм аа. Би болохоор хайр, халамжийг авах дуртай юм аа гэд ингээд гаргацсан байгаад маш гоё юмсан. Тэгэд нэг юм нэгдмэл гэдэг зүйлийг цаамаа түрүүнд хэлсэн тий. Нэгдмэл хамтдаа гэдэг зүйлийг хэлсэн. Яг энэ нэгдмэл шийдвэр гаргах. Хамтдаа одоо бие биенээсээ тий дураараа ингээд шийдвэр гаргаад дураараа бахан мөнгө санхүүгийн үр зээл тавиал тий дураараа бахан бужигнуулаад би л чадна гэл нөө би чадна багийнхан шиг тий тийм биш байхгүйгээр хамтдаа шийдвэр гаргая. Чи юу гэж бодож जैन тий. За өрх гэрийн тэргүүний хувьд тий энэ зүйлийг юу гэж бодож जैन, юу гэж шийдэх үү? Чи шийдвэр гаргаач гэдэг тий хариуцлагыг хамтдаа үрдэг зүйл бол эргээд гэр бүлийг ийм нэгдмэл гэдэг зүйл рүү наваачдаг гайхалтай зүйл байгаад идэг штэ тий. Тийм шүү. Ер нь альва зүйл дээр ингээд нөгөө нэг биш, нэгдмэл биш байдлаас болоод маш их асуудлууд ингээд үүсдэг штэ тий. Хэдийгээр надад одоо нэгдмээргүй таалагдахгүй зүйл байсан ч гэсэн нөхрөө дагаад ихнэрээ дэмжиж за яг хоо чиний хар хийгээд үзье би чамдаа итгэж байна гэдэг нэг юм мэдрэмжээр ингээд асуудалд хандах нь эргээд те би энэ хүнд хариуцлагатай байх ёстой шүү. Дараагийн удаа бит хоёр нэгдэх хэрэгтэй шүү гэл те. Гэтэл нөгөө нэгдэх гэдэг зүйл дээр чинь үгүй. Би ингэж л өссөн, ингэж л төрсөн, ингэж л хүмүүжсэн, ингэж л хийн гэл. Ингээд зүтгэчээр нөгөө хүн тагаад явах ёстой юу? Тэ эсвэл ойлгох ёстой, эсэргүүцэх юм уу ингээ ойлгомжгүй болчдөг те. Тэгээд нөгөө нэгдүүлэхтэй ч гэсэн бас нэг юм учиртай баймаар байхгүй те. Ингэл хийн. Яг л ингэж хийн. Би угаасаа шийдсэн. Чи тагаад явлаа. Болоо. Инкээс илүүтэйгээр ингээл яаж юу гэж бодож байна. Хоёлаа нэг удаа миний хар хийгээд үзэх юм уу? Болохгүй бол дараа нь чиний хар хийгээд үзье. Болж гин үү? Ямар ч хэсэг нэг юм өгөө аваа тий санаа оноогийн сонссон. Тэгээ ер нь би зүгээр боддоо ш. Эмэгтэйчүүд нэг айхтар зурч чадахгүй. Харин тийм. Яг ирчүүд ингээд тий хайр нь ингэж хараад байгаа байхгүй юу? Ингэж хүсээд байгаа байхгүй юу? Тэгээ хоёлаа ингээд хийчихвэл ингэх гээд байна гэх юм бол тархиа угаалгачдаг байхгүй юу тий. Нэрээ бас тийм юм уу? За нөхрөө даг гэдэг юм чи чамайг л дагая. Тэрхүү энэ нөхөр болвол бүхэл хариуцлага өөрөө л өрнө. Бүхэл алдаа оноог өөрөө л туулна тий. Тэгээд бид нар ингээ 1000 нөхрүүдээсээ бас ингээл том толгоолол би гэж зүтгээд эргээд бид нар хариуцлага өрчдөггүй шүү дээ. Хайнаа одоо яах вэ баларсаа гэд. Тэгээд бид хоёрын жишээ дээр харах юм бол би ер нь дагсан дээр идэх байхгүй. Тэгэхээр зэрэг яг дагдаг байцгаая тий. Инглээ гэдэг ерөөсө буруудахгүй. Тэртээ тэр эр нөхөр үг байгаа шүү дээ. Мортоогоо, имэйлтэйгээ тий заартайгаа байгаа учраас за яг хөө тэгэл хошигнол тэр эр хүн нь хамаг юмтайгаа дотор багтаад байна гэдэг дотор сэтгэлэн сайхан юм. Гэхдээ хэдүүлээ нөхрийг бас дагаж сурах нь тий буруудахгүй. Гэхдээ харин тийм гэж хэлсэн чи бас үгүй юм байна. За яасан. За энэ төр ингээ ярихад эмэгтэйчүүд маань өөрсдөө бас яг нэг юм аюу тийм дайчин тийм учраас нөхрөө бас дахгүйгээр олон зүйлийг бас ингээ хийх гээд байдаг. Нөхрөө бас чиний зөв гэж юу байсан те буруу өстө би энийг чи мэджин энтер гэл хийдэг хүмүүс бас зөндөө байгаад идэг штеп. Тэгэл тэрнээсээ болонгот нөхөр үн цэнэ алдаал те нөгөө нэг хүндлэл нөгөө бахархал гэдэг зүйлээ алдаад ирэхээр ахаад хосын харилцаан дээр маш их асуудлууд үүсэт байна. Тэгэхээр энэ дээр бас манайхаа анхаарал ер нь бол бид нар нэг юм нэгдмэл байхын тулд би нэгээ сайн ойлгож сонсох мэдрэх хэрэгтэй юм байна. Нөхрийн зөв бол нөхрийг дагаад эхнэрийн зөв бол бас эхнэрийг дагах нэг юм уян хатан одоо байдал бас хэрэгтэй юм байна гэж бас бодмоор санагдсан шүү. За тэгээд мэдээж тэрний дараа дээр эмэгтэй битсэн загтал дээр гэргийн загтал дээр бас нэг юм чухал зүйл байсан. Тэр сайн найзуудын хүрээлэл гэсэн байсан тий. Манай гэр бүлд ийм нөгөө хор уршиг тариад байгаа тий. Манай гэр бүл буруу зүйлийг авчираад байгаа. Тэр найзын хүрээллийг
даслан зогсоох хэрэгтэй. Битээр тэгээ заслан зогсоогоод тий сайн найзын хүрээллийг найз гэр бүлүүдийн хүрээллийг гээ бий болгосон гэсэн байсан шүү дээ тий. Энэ бас надад их чухал санагддаг. Амьдралын явцад бид нар жаргал зовлонгоо хамтдаа идэж ууж хувааж тий өөрөх тийм эхнэр нөхрөөс гадна гэр бүл найзуудаас маш чухал байдаг штэ тий. За эмэгтэйчүүдэд бол эмэгтэй найзууд, нөхрүүдэд нь эрэгтэй найзууд, зарим тохиолдолд бүр гэр бүлийн найзууд тий. Энэ бол үнэхээр чухал байгаад байдаг. Учраас энэ хүрээллийг бид нар бий болгох хэрэгтэй. Хүн чинь өөрөө нэг нийгмийн амьтан гэлээдэг тий. Тэгэхээр нийгмийн тусгал нь бид нар өөрсдөө авахгүй. Тэгэхээр ямар хүрээлэлтэй байна, ямар одоо хүмүүсийг гэр бүлдээ оруулж ирж байна. Тэрнээс шалтгаалаад бас харилцааны асуудлууд, маргалдах, муудалцах асуудлууд үргэлжил бий болж идэг штэ. Тийм шүү. Тэгээд таслан зогсоох гэдэг үг чинь бас аюу юм зоримог үг шүү дээ. Зоримог үг тий шийдэмгийн үг. Тий нэг тэгсгээд хаяагүй тэгээ бүр тасалчихсан. Дахиад ингээд зогсоочихсон. Дахиад ингээд учрахгүйгээр гэд. Тэгээ магадгүй энэ нь ч гэсэн тэр найзууд нь бас зөв байсан байж болох юм. Болно шүү дээ тий. Бидний энэ хүрлэл ингээ буруудаад байгаа учраас энэ маань ингэж байна. Тэгвэл би ч гэсэн гэдэг бас яг ийм байдал тий хамгаалах, аврагдах тэр байдлыг бас ингээд төрүүлж үж болох юм л та. Тэгвэл өнөөдөр яг нэвтрүүлгийг маань үзэж байгаа бүсгүйчүүдийн маань хувьд, хүмүүсийн маань хувьд таслан зогсоох тэр харилцаа, таслан зогсоох тэр зүйл байгаа юу гэдгийг бас бодож үзээсэй тий. Үнэхээр одоо таслагдах, зогсоогдох хэвээр буруу дадал байна уу? Эсвэл цагийн буруу менежмент байна уу? Эсвэл буруу зан аваар байна уу? Эсвэл буруу одоо тийм мөнгийг үрж байгаа хандлага байна уу? Тэр зүйлсүүдийг бодоод яг манай хоёр шиг энэ таслан зогсоох гэдэг үйлдэлийг хэрэгжүүлээрэй. Ингэснээсээ болоод энэ гэр бүлийн харилцаас сэргсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар хуучин буруу бүхнээсээ салахгүй болвол шин тэр сайхан өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр таслагдах зүйтэй зүйл юу вэ? Тухайлбал одоо миний зан авир байна уу? Миний болохгүй тэр тий одоо үзэл бодол байна уу? Тий эсвэл юмыг шүүмжлээд байгаа хандлага байна уу? Тэр зүйлсүүдийг ингэж бодох нь айгүй чухал юм байна гэж бас бодож байна. Тийм шүү. Үнэхээр тийм. За тэгээд дараагийн хэсэг бол юу вэ гэх юм бол одоо нөгөө өөрийн гэсэн үнэт зөвөл, итгэл үнэмшил, сонирхол, хобби гэл олон зүйлсүүд яг ижил байдгүй шүү дээ тий. Тэгээ одоо жишээлхэд энэ дээр ингээд битээр өөр төрлийн кино үздэг гэл ингээд бичсэн байсан загтал дээр. Тэгэнгүүт тэр өөр төрлийн кино үздэг бол яг л байдаг байхгүй. Манай гэр бүлд бол манай нөхөр чинь нэг юм тагнуултаа тий ингээд дайтай майтай кино ингээд маш их тий буудсан яасан кино адал явдалтай гэл тийм кинонууд үздэг бол би эсрэгээрээ нэг юм харилцааны тий гэр бүлийн нэг хайр дурлалын романтик гэл тийм кинонууд илүү үздэг байсан. Тэгээ хоёлаа тэрийг ингээд бас тэгээ та буудтыг үздэг болсон. Айлын үзэн шүү дээ тий. Тэгээд сүүлийн үед нэрээ ингээд яг дүгнэлт хийгээд үзсэн чинь нөхөр битээр яг тэр гоё гэр бүлийн харилцааны кинонуудыг хамт их үздэг болсон байх. Уусч байгаа юм да. Тий. Тэгээ мэдээч тэр тагнуул магнуултад нь би бас дуртай сонирхдаг болсон тий. Тагнуулынхаа юм юмыг ингээд бодоо тий эн чи ийм юм байна, тийм юм байна гэд ядаг. Тэгэхээр яг тэр нэг зүйл бас ингээд нэгдэж нийлж болох зүйлсүүдэд хосууд бас нэгдэж нийлэх боломжтой. Харин эсэргээрээ одоо баясаа гэдэг хүний сонирхлыг манай нөхөр бас тий дах халбгүй байхгүй юу. За жишээлх юм бол одоо эморол, ном уншаал те юм бичээл тэрийг манай нөхөр дагаж болохгүй учраас зүгээр миний тэрийг дэмжиэд намайг ингээд түлхэж байгаа нь л ингээд хангалттай тий. За тэгээ магадгүй тэр хүний өөрийнхөө сонирхол, хобби тий тэр зүйл гэдэг зүйл эргээд яг хувь хүнийхээ хувьд орон зайг бий болох тэр онцгой чухал зүйл байгаад байдаг. Жишээлхэд би нөхрийнхээ бол загас барайл явдгийг нь бол ингээд заримдаа ойлгохгүй байхгүй. Гэхдээ ингээд хаяада дагаж явна. Гэхдээ өөрийнхөө хобби хийгээл голын ирэг дээр гол эсвэл нилээ жоохон холхон гэж байж идэг. Нөхөр тэгэл голоо дагаал уурга барайл тий чимээгүй одоо тэнцэнэ бистгалаа хийгээл явж идэг ч гэдэм юм уу тий. Энэ зүйлүүдийг бид нар ингээд үгүйсгэж болохгүй бас бүх зүйлд нэгдэх халбгүй зарим зүйл дээр бид нар нэгдэх ёстой гэдэг нэг ийм зүйлийг бас энэ хоёр бас маань ингээд ойлгоод бүр мэдрээд хийцэн байгаа нь их гоё санагдсан шүү дээ. Харин тий ерөн тэгээд нөгөө бас энэ дээр ингээд нэг хаацалаад байдаг осод байдаг ш тий. Шаал дэмээ юм хийж байгаа. Энэ ямар ч нэмэргүй тий. Цаг уурэл. Ийм тэрний орон чинь жоох бүтээлч юм хийгээч гэд нөгөө хүнийхээ дуртай сонирхолтой байдгийг хүлээмжшүүлж чаддгүй. Гэхдээ тэр дуртайг нь хүлээмжшүүлэхгүй бол одоо яаж амьдрах юм бол тий. Тэгэхээр зэрэг тэр хүн чинь тэрийг хийхээрээ гоё байна гэдгийг нь хүлээмжшүүлээд ямар гоё болж байна. Дахиад энийн жоохын ингүүл бүр гоё болох юм биш үү гэд ингээд имжихлээр тэр хүнд нэг юм хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Миний хобби ч гэсэн чухал юм байна гэсэн нэг тэр гоё юм зүйл үүсдэг штэ тий. Тэгэхээр манай хосуудад энэ зүйл яг ийм халттай сэдв байдаг болвол
нээгээрээ, онгоолгоорой. Тэр өрөөнд гоё агаар оруулаад, нар оруулаад тий аазны шүлс мэс байгаа бол тэрийг нь аваад Цэвэрлээ. тэр өрөөнд гоё тэр эмхтэй, тэр эрэгтэй амьдрах тэр боломжийг нь хүлээмжшөөрөөрэй тий. Энд чинь өөрөө хайр байгаад байгаа байхгүй. Тэгээ би чамд ингээ хайртай гэснэ. Гэтэ чи яг энэ хэсгээ ингээ өөрчилчүүл, энийг ингээ болчүүл гэдэг тахлаар гүрээ яг юунд нь хайртай юм бэ тий. Тэгвэл энэ хайр чинь яг өөрийнхөө сэтгэлдэл нийцүүлсэн нэг юм ашиглалтын хайр юм шүү тий. Өөрийнхөө дуртай хэсгийг хараад тэгсээр нэ өөрийнх нь дургүй хэсэг нь надад байхлаар наатаа болчих гэд ингээд ивэл энэ жоохон ноцтой шүү. Энэ жоохон нотой мэдээ шүү. Ноцтой ното мэдээлэл гэдэг шиг Тий. ингээд явчихдаг байх нь байна шүү дээ. За тэгээд хоёр хасын маань хувьд өнөөдөр битээр гэрэлтэм гэргий тий гэргийн түүхээр үргэлжилж байгаа. Тэгээд хоёр хасын маань хувьд бол амьдралдаа авчирсан, амьдралдаа өөрчлөлт хийсэн тэр түүхийг бас задлаад ярилцж байгаа. Тэр жагтлыг хараад энэ загталд ийм зүйлсүүд шигдсэн байна, ийм зүйлсүүдийг битсэн байна, ийм зүйлсүүдийг хамт даван туулж амьдралдаа гоё зүйлийг авчирчээ гэдгийг хараад битэрийн хувьд задлаад ярьж байгаа. Тэгэхээр яг одоо хамт байгаа эрхэм бүсгүй те эрхэм одоо айлын өрхийн тэргүүн эр нөхөр та амьдралдаа бас их нэртэйгээ хамт өөрчилж чадсан, хичээж чадсан тэр түүхүүдээ одоо яг одоо гэрэлтмийн дор коммент зэгт үлдээгээсэй гэж хүсэж байна, уурж байна те. За тэгээд одоо бас юуг өөрчлөмөр байгаа вэ? Юуг хамтдаа хиймээр байгаа вэ? Нэг нэгнийхээгээ ингэж өөрчлөх биш те. Хамтдаа өөрчлөх талаар битээр яриад байгаа. Тэгэхээр яг юуг битээр хамтдаа ингэчмээр байна. Хамтдаа энэ харилцаан дээр нэг ийм гоё шинжлэл, сэргэлт, өөрчлөлтийг авчирмаар байна гэдэг зүйлээ бас бичээсэй гэж хүсэж байна. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримээр одоо хурж байгаа шүү шуудаар. За тэгээд итгэлцэл гэдэг зүйлийг битээр бий болгосон гэдэг энэ загтлын төгсгөл хэсэг дээр байсан тий. Би биеийнхэн итгэлийг бүр маш их хайрладаг болсон гэсэн байсан бүр маш гоё тий. Итгэл гэдэг зүйл ёстол нэг алдах юм бол буцаагаад ингээд барьж босгоход одоо маш хэцүү байдаг учраас анханасаа тэр ханыхаа итгэлийг алдахгүй байхад хоёулаа гэж байгаа юм тий. Маш их анхаарч байгаа гэсэн байсан. Тэгээд ингээд бодохоор нэрэл хайр гэж ярихаар тий гэр бүл гэж ярихаар юу вэ гэж ингээд олон асуудаас асуухаар хайр, итгэл, найдвар гэл те маш олон үгсийг хэлдэг штэ. Тий тэгэнгүүт итгэлцэл гэдэг зүйл бол ерөөсөө л гэр бүл хусын харилцаанд бол бүр хизээч яагаад ч авч болохгүй үг байгаад байдаг те. Би чамд итгэж байгаа учраас хоёулаа хамтдаа энэ амьдралыг цаашдаа одоо тий хүн өгтлээ энэ амьдралыг бартлаа хамт байяа л гэдэг тэр зүйл дээр бүр ингэж итгэл найдвараа тавьж тий тэгээд бий болгоод цаашдаа тэрийгээ ингээд тоосгоор урж байгаа юм шиг итгэлцлээ бий болгож яадаг штэ тий. Тэгэл бодохоор итгэлцэл гэдэг ямар гоё юм бэ. Энэ бол ерөөсөө сэтгэл зүйн маш үнэтэй зүйл байгаа байхгүй тий. Харилцааны маш үнэтэй зүйл. Тэгээд босоход нөгөө нэг тоосгоор гэж ярьж байгаатай адилхан ингээд маш их хугацаа орж идэг тий. Тэгсэн хэрнээ тэр тоосгоор босгосон юмыг хин нэгэн ингээл тий маш хүчтэй одоо том машин ирээл мөрөхөд бол нурдаг. Хэдхэн секунд хангалттай байдаг тий. Тэгвэл бид нар тэр итгэлийг хамтдаа барих юм байна. Ганцаараа биш те хамтдаа барих юм байна. За тэгээд энэ зүйлийг бид нар унгаахгүй, нураахгүй байхын тулд улам бат бөх болох юм байна гэдэг дээр ингээд энэ хоёр маань бүр ойлгоцсон. Тэгээд анханасаа л алдахгүй тулд хичээх хэрэгтэй юм байна. Тэгээд цаашаага маш сайн одоо энэ итгэлцэл гэдэг зүйлээ босгох хэрэгтэй юм байна гэдгийг бичсэн байгаа нь ингээд яг одоо ийм асуудал дээр нурж унтсан байгаа гэр бүлүүд те нурж унтсан байгаа хосуудад маш гоё урам өгч байна. Одоо дахиад итгээд үзье тэгвэл те. Чи миний сэтгэлийг өсөрдүүлчлээ. Тэгтээ хоёлаа гэр бүлээ сүрүүлж болохгүй. Цаашдаа дахиад итгээд үзье гэд ингээд барьж босгох зүйл байгаад байгаа байхгүй юу? Тийм шүү. Яг таны нөгөө яриаг сонсч ирсэн чинь эвлэрлэн зурчлагын нэг эмхтэй ирээд манай эрүүл байгаараад орж ирсэн санагдчих байгаа байхгүй. Тэгээд нөгөө бүсгүй ярьж байхдаа тэгж хэлсэн штэ. Одоо яг нөгөө ингээд салыгдсан болигдсан үед нь яг өөртөө суугаад ярихад бас айгүй хэцүү юм бэл. Тэ? Энэ итгэлийг бас босгоход айгүй хэцүү. Тэгээд голтонд яг нэг 100 сууж хагаад за одоо зогс. За одоо та яар. За одоо зогсоорой. Одоо чи яар. За энэ үед нь та угаа хэл. Гэт ингээд нөгөө ярилцуулсан. Чиглүүлж өгөө. Ярилцуулаад тэгээд ингээ хит хитэн урдаа ордлого хийгээд гаргасан чинь тэдгээр хүмүүс нэргээд коммент хийсэн гэж байгаа шүү дээ. Хөөе. Бид хоёр яг ингэж яриаггүй. Сонсоод яриад хүлээж аваад ойлгоод толгой дохиод яриад ойлголцоод энэ зүйлийг хийгээгүй амар утцсан юм байна. Тэгээ энээс болоод
Дандаа л нөгөө яриад ерөөсө сонсохгүй Нэгэн давтлал тий. дандаа л ингээд дайраад байгаа учраас хин нэг нь нас бараад хин нэг нь ялаад дуустдаг дайн шиг бид хоёр ингээд тэмцэлтэй дэсэн юм байна. Энэ ярилцах чинь ямар чухал юм бэ? Ямар гоё гэдэг энгийн зүйлийг сая ингэж амталж ойлгосон байгаа хэрэг тий. Тэрийг хэлжсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг яг ийм үед бас ийм ярилцах энэ итгэлээр бас их тулгуур байдаг шүү. Итгэлийг бүрэлдүүлдэг шүү. Нөгөөтэйгүүр ингээд нөгөө бие холтгоор сэтгэл холтноо гэдэгчлэн тий. Тэр нөгөө итгэлийг барьж байгуулахад хосын хувьд шүү дээ. Ярих, нүүрлүүгээ харах, нүднийхаа нөгөө хүүхэн хараа нөгөө тэ харыг ингээд томорч жижиглж байгаа хүртэл ажиглах тэгээд энэ нөгөө аз жаргалын өвчлөө тогтох 2 зураас дээшээ өргөгдөх энэ зүйлсүүдийг ингээд харах мэдрэх тэ за цаашлаад биеинд хүрэх тэр тэрх хүртэл энэ ихтгэлд аяагаа нөлөөтэй байдаг шүү дээ. Гэтэл бид нар итгэлийг бодохдоо ингээд нэг юм мөнгөөр ч юм уу эсвэл нэг алдахгүй дээ гэсэн нэг юм харилцаагаар ч юм уу боддог болвол хосын харилцаанд нэг юм ойрхон байх энэ зүйлсүүдийг мэдрүүлэх айгүй чухал байдаг. Тэгээ би холдгоор сэтгэл холднож гэж одоо ингэж ярьдаг зүйлсүүд байдаг те. За ялангуяа хамгийн багадаа 20 секунд. Тэгээд тэрнээс дээш хугацаагаар тэрвэрлэх юм бол нөгөө окситоцин маань ялгардаг. Энэ нөгөө итгэлцлийн даавар одоо нэг стрессийг бууруулад тэр ад жаргалыг тэгээд би нөгөө хэнийг тэрвэрч байгаа лээ хинд хүрч байгаа лээ гэдэг нөгөө энэ мэдрэмжүүд ингээд ажиллаад эхэлдэг. Тэгээ ингээд эхлэх юм бол энийг өдөр болгон тогтмол хугацаанд ингээд хийгээд эхлэх юм бол энэ нөгөө итгэл гэдэг нөгөө нэг суурь маань өсөөд бат бих ингээд байгуулагддаг тий. Тэгэхээр энэ их чухал зүйл байдаг. Хосууд маань яг одоо өөрсдийнхөө хосын харилцааг тордохын тулд хосын харилцааг авч явахын тулд яг хийдэг дадлуудаа бичээд өгөөсэй. Би биний тэрвэрдэг, орж ирэнгүүтээ үнсдэг, сайн уу хайраа гэж мэдтэлчилдэг ч гэдэг юм уу те, уцаар ярьдаг ч гэдэг юм. Яг энэ нэг онцгой их зүйл байгаа штэ. Тэгээ тэр зүйлсүүдийг гоё бас ингээд хуваалцаасаа гэж хүсэж байна. Яг үнэн. Тэгээ өдөр болгон тэрийг хийсээр хагаад нэг юм нэг хэвийн байдгал уйтгартай зүйл болчихсон. Тэ байх вэ дээ. Тэгэнгүүт хоёр хосын маань хувьд бас яг энийг нөгөө нүдээр харж эхэлсэн гэж байгаа тий. Хайрын нүдээр гэж байгаа тэрний тий тэгэнгүүт нөгөө хайрын нүдээр харчингууд чинь өөгийн, сэвийн, шүмжлэлтэй тэр буруу муу сул талуудыг харахгүй байгаа байхгүй тий. Тий нөгөө эхлээл хайрын нүдээр харж хүшээ эн чи ямар царайлаг залуу вэ гэхээс тий. Тэгээд ямар гоё эмэгтэй хүнийг хүндэлдэм бэ гэхээс ингээл хэлдэг шиг 10 жил амьдарсан байна уу 15 жил амьдарсан байна уу эргээд хайрын нүдээр харах тэр нүдээ сайхан нэгээд өгөөч тий тэгээд ингэснээр сайн талуудыг нь би илүү төрүүлж анзаардаг болсон сайн талуудыг нь харж байгаа учраас би магтаж чаддаг болсон урамшуулж чаддаг болсон гэдэг байгаа шүү дээ тий тэр нь хүнийг ямар нүдээр харна яг л тийм нүдээр л хүн бас хорвоо ертөнцийн нэгэн харагддаг штэ. Өө энийг бүтэхгүй амьт ингээл харчвал тэрийг насан туршдаа бүтэхгүй амьтнаар харах магадлал өндөр тий. Энэ өстө үнэхээр мундаг шүү гэлтэнгүү тий. Тэгж харах магадлал өндөр учраас бид нар бие бинийгээ тэр хайрын нүдээр хардаг тэр шилээ авч хаяхаа тий болёо. Мэдээж шүмжлэх хэрэгцээтэй зүйлсүүд, сайжруулах зүйлсүүд гардаг ч гэсэн тэр бие биенээ хайрын нүдээр таних нь ингээд нөгөө талдаа нэг юм танин мэдгүй юм тусгал болж өгч идэг гэдэг байгаа шүү тий. Сэтгэл зүйтлээсээ тайлбарлах юм бол бид нар тэр хүнийг муутлаас нь таньж мэдээ гэвэл танин мэдгүй тусгалаараа тэрийг л харна. Сайнаараа харъя гэвэл сайныг л харна. Тэгээд нөгөө хүн юу харна тэрийг л харж идэг гэдэг үнэн. Тэгэхээр бид нар ханаасаа өөсөвийг хайх юм бол тарих маань тэгж ажиллаад дутагдлыг нь шүүх учраас сайнаар харж эхэлье. Нөөдрөөс эхлээд тийм шүү. Сайныг харж эхлэе. За тэгээд хамгийн төгсгөлд нь хэдүүлээ салий гэж хэлэхгүй амьдрья гэж уриалмаар байна. Салий гэдэг үгийг хэлээл ах юм бол хизээ нэгэн цагт нь салгал болно. Учир нь хүн тарьсан зүйлээ хурааж авдаг. Тэгэхээр маргалдаг болгондоо одоо салий гэж ингэж хэлж байгаа нь яг тэр сүхээр модыг ингэж завчиж байгаатай адилхан. За сүртэй энийг удаа хэллээ гэд яавал гэдэг үг өөрөө нэг юм сүхний эрийг сүх ороод гарсан зайг ингэж үлдээж штэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө харилцааны хувьд аюулгүй байдлыг үгүй хийж байгаа. Энэ үгийг бүр мөсөн хориглох нь өөрөө яг тэр нөгөө гэр бүлийн тархлааг тогтоож байгаа зүйл. Энэ яг бит хоёрын бас гаргаж исэн шийдвэр байсан байхгүй. Ах чи ингээл яг гэр бүл болоод эхний 1-2-3 жилдээ ерөөсөө мэдгүй учраас за болохгүй бол болохгүй юу гэл арайч салъя гэж хэлэхгүй. Болохгүй юу тэгвэл ярьшгэл нь шүү дээ. Ямар гойх юм биш гээл ингээд дотроо бодоол бодсныгаа заримдаа ч ингээд ам алдаал хэлээл. Тэгээ яг ингээд
нэг сургалтанд суусан чинь энэ үг маш хортой шүү. Энэ үг бол ерөөсөө юм ингээд те утаа шиг ингээд замбархаад ингээд очиод нөлөөлдөг, хордуулдаг үг шүү гэд сонсон цагаас эхлээд болиё гэдэг шийдвэр гаргасан. Тэгсэн чи ерөөсөө салахгүй амьдралаа гэдэг шиг те. Тэгээд энэ үг ерөөсөө өөрөө нөгөө хамгаалалтыг ингээд те өөрөө ирэхгүй хүн хамгаалах тэр юм бамбааг барьж. Тэгээд тэр нь дандаа сүрэг те салъя гэдэг үгийг сонсоод за тэгвэл ерөөсөө ингэж хичээ гэж хэлдэг хүн ховор. Зөрүүлээд ямар нэгэн байдлаар нэг юм те сүрэг юм хийх юм тохиолдол даалдаг л те. Тэгээд салсан олон асуудал байдаг шүү дээ. Олон хүнд үйлчлдэг байхгүй юу? Муухагаар. Тэгэхээр ерөөсөө энэ үгийг хэлэхээ болио. За ингээ харсан чинь нэвтрүүлгээсээ байна. Тий, дуусах цаг болсон байна. Өнөөдрийн гэрэлтэм гэргийн түүхийг бичсэн бүсгүйдээ маш их баярлалаа. Олон зүйлийг сургасан, ойлгуулсан, ухааруулсан гайхалтай цагт байлаа. Баярлалаа. Тэгээд хоёлаа гэрэлтүүлээ гэдэг урайгаа хэлээд өндөрлөө тий. Тэгээд маргаашийн гэрэлтэм нэвтрүүлгээр эргээд уулзъя. Түр баяртай. Гэрэлтүүлээ. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж, өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.